50 жилдээ асуудалгүй юм дээвэртэй болчлоо шүү. Батсуурын залуучуудаа бүгдөө маш их баярлалаа. Нийтдээ тасарсан юм байна хардаа. Зүгээр л юу одоо чинь баг цаасаа ярьсан үед баг хамгийн муу цаасаа ярьсан шүү дээ. Тэгвэл дотор талд нь энд байгаа нь уссарч будгаар будаад тэгээд баг бетон болчихж байгаа юм тийм. Ус хүрэл бол эн чинь бутраад унчиж байгаа шүү дээ. Цаас ярьдаг бол тийм. Өмрөөд унах юм чинь нөгөө будгаар будчихгоот зүг зүгээр. Энэ хизээ хийсэн. Өдөр Өчигдөр хийсэн. баг 48 цаг болж байгаа гэж тэгэж болж байгаа тийм. Зяк хайчи брэнд. Ханчи юм уу? Ханчи юм биш. За. Бид нар байшиныхаа дээврийг нөө мембрамын дээвэрлэнэ гээд тэгээд манай Бямба гүшээ маах гоё брэнд оруулж ирж байгаа супер юм байгаа ирж үзээч гэдгийгсэн. Тэгээд манай одоо энийг барьж байгаа. Манайхыг дээвэрлэх нь болохоор энэ юм байна. Энэ. Тэгээд энэ болохоор над сонирхолтой санаж байгаа юу гэхээр энэ ардаа ингээд доктортой юм юутай гадна талтай шулуутай. Тэгээд сүүлийн үед чинь бид нар дээврээ ингээд тэгшлээд ашиглах гэж оролддог болсон шүү дээ. Энэ үстэй яг болох юм байна те. Тэгээд энэгээр 9 айгүй олон төрлийн юм байна. Ер нь бол эднийх бол ийм тусгаарлах юмар одоо нэлээд дагнсан юм уу да. Одоо шинэ энэ ирзэн байгаа үстэй те. Тэгсэн хэрэг энэ ингээд будаг шиг будаад хатангуутай юм ирзэн болчдөг гэх. Тэгэхээр энэ харцаасны үе бол ерөөдөө өнгөрөөд дараагийн одоо бүтээгдэхүүн одоо PVC мембран одоо бүх төрлийн мембран материалууд гарцсан. Эдгээний хувьд бол бүр 25 жил, 30 жил гээд маш удаан хугацаанд ашиглах боломжтой. Үнийн хувьд болохоор 30 мянган төгрөгийн үнэтэй метр квадрат нь. Харцаасыг нөгөө хоёр үе давхарлаж байгаа шүү дээ. Одоо суур үе тэгээд гадна талын чулуутаа үе гэхээр мембрамаас бол илүү үнэтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч гэсэн ач холбогдолтой. Хийгдсэн хэлбэр. Тийм. Бидний мэддэг харцаасыг бодвол нэгдүгээр хямдхан, хоёрдугаар хийхэд хэлбэр, дээрэс нь 20-25 жил гэж тийм. За яарч өнөөдөртөө болохоор дээрээ авчи. Бас дээрэс нь нэг энэ шинэ ямар бодог үлээ. PU 101. За энэ тусгаарладаг юм эзэн бодог. За баярлалаа. За шунхай явлаа.